Гэр бүл бол бие биетэйгээ холбоотой хүмүүсийн нэгдэл юм. Гэр бүлүүд маш олон янзын хэмжээтэй байдаг. Тэдгээр хослол зөв буруу гэж байхгүй. Гэр бүлийн үндсэн үүргүүдийн нэг нь бие биенээ хайрлаж халамжлах явдал юм. Гэр бүлийн нийтлэг шинж бол эцэг эх хүүхдээс бүрдэнэ. Гэхдээ гей юм уу, лесби эцэг эхтэй хүүхдүүд 2 ээж 2 аавтай байж болно. Зарим хүүхдүүд зөвхөн нэг эцэг эхтэй гэр бүлтэй байдаг. Эдгээрийг ганц бие эцэг эхийн гэр бүл гэж нэрлэдэг. Мөн олон гишүүнтэй том гэр бүлүүд байна. Өвөө эмээ, нагц эгч, аав гах гэх мэт олон хамаатан садан хамтдаа амьдарч нийтлэг зорилгын төлөө ажилладаг. Холимог гэр бүл гэдэг нь ганц бие эцэг эх хоёрын нэгдэл юм. Зарим гэр бүл огт хүүхдгүй тэжээрамтнаа гэр бүл гэж үздэг. Төрсөн эцэг эхтэйгээ амьдрах боломжгүй олон хүүхдүүд байна. Янз бүрийн шалтгаанаар тэдгээр хүүхдүүд ээж аваагүй байна. Эдгээр хүүхдийг өргөн авч өсгөж болно. Энэ гэр бүл өөр цусан төрлийн хүнээс бүрддэг. Хүүхэд асран хүмүүжүүлэх эцэг эх нь хүүхдэд танил бус хүмүүс эсвэл өөрийн өвөө эмээ, аав ээжийн хамаатан найз нөхөд хинч байж болох юм. Гэр бүлийн бүтэц зохион байгуулалтаас үл хамааран маш олон янз байж болно. Эцэгхийн нэг нь өөр үндэстэн байж болно. Эсвэл өөр шашнантай байж болно. Эсвэл өөр ус үндэстний хүүхдийг өргөн авч өсгөждөг байна. Мэдээж хэрэг гэр бүлийн үргэлжлэм найртай байдаггүй. Мөн гэр бүлийн гишүүд таны уур бүхэмдлийг гарцаагүй хүргэнэ. Гэхдээ эцэст нь тэдний ажил бол чамайг хайрлаж халамжлах явдал юм. Мөн ямар ч гэр бүлтэй байсан тэд таныг дэмжих болно.